Монгол Улсын ерөнхийлөгч хунагийн хөрөлцгийн бүгд найрамдагтай улсад хийж байгаа төрийн ажлын хүрээнд засгийн газар болон байгууллага хооронд хамтран ажиллах тухай гэрээ хэлцээрд гар үсэг зурлаа. Олон улсад автцсамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын засгийн газар бүгд найрамдагтай улсын засгийн газар хоорондын хэлцээр боловсрол соёлын шинжилгээ ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар бүгд найрамдагтай улсын засгийн газар хоорондын 2025-аас 2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, бүгд найрамдагтай улсын аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санам жижиг байгуулсан. Мөн чухал эрдэс бодис болон түүхийн эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын аж үйлдвэр эрдэс баялагын яам болон бүгд найрамдах Итали улсын Италид үйлдвэрлэлийн яам болон хүрээлэн буй орчин эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдээлэл. Чухал ашигт малтмалын харилцаа ашигтай доктортой найдвартай худалдаа, эд тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, дэлхийн худалдааны байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геолог, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ талууд илэрхийлжээ. Одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Итали улсад айлчилж байгаа айлчлалын хүрээнд бид бас тус улсын эрчим хүчний яам болон байгалийн нөөцийн яам, за мөн бол бас энэ Италид үйлдвэрлэлийн яам гэсэн ийм хоёр яамтай хамтарсан мэдээлэл гар үсэг зурлаа. За энэ хамтарсан мэдээллийн гол агуулга нь бол өндөр технологийн чиглэлд судалгаа шинжилгээний ажилд хамтарч ажиллацгаая, мэргэжилтэн бэлтгэцгээе, бас техникийн тусалцаа үзүүлж туршлага судалцгаая гэдэг ийм хүрээнд энэ хамтарсан мэдээллийг гаргалаа. Цаашдаа бол энэ чиглэлээр бид бас мэргэжилтэн сургах, бодлогын баримт бичгээ боловсруулах, за олон улстай хамтарч ажиллах чиглэлд бас судалгаа шинжилгээний ажилд хийх зэрэг асуудлуудыг ярилцаж тохирлоо. Иргэний хамгаалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын онцгой байдлын ерхий газар болон бүгд найрамдах Итали улсын иргэний хамгаалтын газар хоорондын санам жижиг. Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадварыг дээшлүүлэх чиглэсэн гамшигын эрсдлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулах, техникийн тусалцаа үзүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, байгалийн гамшигын үед харилцан тусалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана. Монгол Улсын стратеги судалгааны хүрээлэн болон олон улсын байгууллагын Италийн нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санам жижиг. Монгол Улсын Өвөрангай аймаг болон бүгд найрамдах Итали улсын Можено хот хоорондын эрмэлзлийн загтал, Монгол Улсын Арангай аймаг болон бүгд найрамдах Итали улсын Ловре хот хоорондын эрмэлзлийн загтлуудыг байгуулсан юм а. Аялчлалын хүрээнд нийт 12 баримт бичиг байгуулсан. Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын аж ахуйн нэгжүүд хоорондоо бас маш олон баримт бичгүүдийг зурлаа. Анх удаага аль биесээр энэ бизнес форумыг зохион байгуулсан. Хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхим бас баримт бичиг байгуулсан байгаа. За энэ Италитай мэдээж энэ соёлын харилцаа, зөөлөн хүчний бодлого хэрэгжилт бол эртнээс байсан. Бид нар 55 жилээр дипломат харилцаагаа хязгаарлаад байгаа боловч түүхэн их харилцаатай хоёр орон хоёулаа эзэнт гүрэн байсан, агуу түүхтэй улс бие биенийг энэ түүхчин өнөөдрийг хүртэл ингэж өндөр түвшинд бас юм харилцааг авч явж байсан. За улс төрийн харилцааны хувьд ч гэсэн бид нар олон улсын түвшинд бие биенийг өргөж дэмждэг. Санал хураалтууд дээр бид нар харилцан бие биенийг дэмждэг. Энийг үргэлжлүүлээ. Дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө, бас ардчлалын төлөө өөр хийж чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаагаа бас мөнлөж дүгнэж ярьсан. Энэ бас их чухал байсан. Тээврийн гэрээ зурагцсанараа Монголоос ачаа бараа, экспортын ачаа бараа наашаа Итали руу гарах, Европ руу гарах. Дээрээс нь Европоос болон Итали улсаас бас манай улс импортлдог ачаа бараа шууд явах юм боломж эрхцэн орчныг бий болгож байгаа. Манай улсаас голдуу бол ноолуурн бүтээг угаасан ноолуур, самсан ноолуур өнгөрсөн жил нийтдээ 82 сая долларын самсан угаасан ноолуур Итали улсад экспортлсон байна. Дээр нь бас үлэн гэдэс болон дотор мах, мөн баг зэргийн хоньны мах ийшээ экспортоор гарсан. Тэгэхээр цаашдаа бол тээврийн салбар ингэж харилцан гэрээ байгуулж хөгжснөөр Европоор дамжиж тээвэрлэх, тээврийн эрхцэн орчин бий болж иргэд аж ахуйн нэгжүүд шууд ачаа бараагаа шууд экспортлох, шууд явуулах, хоног хугацаа хожих гээд маш их олон давуу талыг бий болгож байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон бүгд найрамдах Итали улсын радио телевиз хооронд баримт бичиг байгуулсан. Радио телевизийн хөтөлбөрөөр баримтат кино солилцох мэргэжлүүдийг чадваржуулах замаар Монгол улс болон бүгд найрамдах Итали улс хоорондын хэвлэл мэдээллийн салбартах хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр баримт бичгүүдийг байгууллаа.